Бодрож гэрлэх ёсныхаа эцэг зохион байгуулж байгаа асуудалтай онцгой байдлын ерхий газрын даргын болон даргын зөвлөлийн нэрийн өмнөөс та бүхэндээ баяр хүргэж эрүүл их хаалгалд хамгийн сайн сайхан мөхнийг хүсээрээ. Онцгой байдлын байгууллага ариун бөгөөд буянтай ажлыг хийдэг. Иргэдийн аюулгүй байдлын хангахын төлөө өдөр шөнө нойр хоолгүй зүтгэж яваа олон аавын хөвгүүд, ээжийн охтууд ажил үргээ гүйцэж яваа. Хормойч их одоо тийм цаг давамж одоо бидэнд маш хомос байдаг. Өнөөдөр бас ингээд энэ боломжийг олгосон нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлын дарга, баяр дарга болон хурлын тэргүүлэгчдтэй, гишүүдтэй онцгой байдлынхаа нийт хамт олонны өмнөөс талархал илэрхийлье. Та бүгдээ эрүүл их ажлын сайн сайхныг хүсье. Дараагийн оц манай онцгой байдлын байгууллагын иргэдийн аюулгүй байдлын хангахын төлөө зүтгэж байгаа олон аавын хөвгүүдэд ийм боломжийг дахин олгож байгаас чиглэлд хүсэж байна. Та бүгдээ сайн сайхныг хүсье. Баярлалаа. Юуны төрөнд энэ бэлэг цаахан өдөр гал голомтоо бодрож байгаа онцгой байдлын ерөнхий газар нийслэлийн онцгой байдал бүх дүүргүүдийн онцгой байдлын хэлтсийн одоо төлөөлөл болсон 15 хостой нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн одоо засаг даргын нэрийн өмнөөс баяр хүргэж халуун мэдлэгээ бишүүлж байна. Энэхүү сайхан арга хэмжээг нийслэлийн иргэдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн гамшигаас хамгаалах зүйлийн дарга баяр дарга санаачилж гал төмөр гамшиг ослыг хамгийн түрүүнд өргөсөн тамгахтаа үнэж байж ар гэр хань ижил үр хүүхдээ үлдээн иргэдийнхэн бүх одоо амнаас ирүүлмэнд эд хөрөнгийг хамгаалахаар хамгийн түрүүнд явдаг энэ хүмүүсээ дэмжиж ажиллах зүйл маа гэдэг энэ шийдвэрийг гаргаж гэрлэх ёслолын ордонд санал тавьж энэ өнөөдрийн сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байна. Өнөөдөр Монгол улсад хамгийн түрүүнд айдас хүйц давсан бүх хүмүүс онцгой байдал цэрэг цагдаагийн байгууллагын албан агчдад ханддаг. Энэ бүхний ард нь асаалтаа танк шиг байдаг хань ижил үр хүүхдүүдэд нь бас чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр улс орон хөгжиж гэвэл гэр бүл доктортой байх ёстой. Гэр бүл доктортой бай гэвэл хоёр хосоо бие биендээ итгэлтэй, үнэнч, мөн дээрээс нь хүлээцтэй байх бол түүний одоо чухал байдгаа. Ингээд онцгой байдлынхаа албан хаагчдад өнөөдөр гал голомтоо бодрож байгаа та бүхний маань ажил үйлс өдрөөс өдөр байхын үлдээтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. За, Сэжигбаа дарагт маань аваач өгчээ. За, манай хосуудад бас хүнд За өнөөдөр ингээд энэ өнөөдөр хурмын үйл ажиллагаанд ингээд гэрлэх ёслолын ингээ өргөөр орох болсондоо өнөөдөр баяртай байна. Тэгээд онцгой байдлын одоо нийт энэ алба багчтай ингээд баярлснаа илэрхийлье. Гэр бүл болоод нэг 8-9 жил болчихсон. Нэг албанд ажиллаад одоо юу гэдэг юм. Би болохоор онцгой байдлын албанд нэг 10 жил ажиллаж байна. Манай хүн болохоор онцгой байдлын албанд одоо 2-3 дахь жил ажиллах гэж байна. Гэхдээ одоо тэгээд нөгөө заримдаа бол одоо хэцүү шүү дээ бас мэдээж нөгөө хоёулаа мэдээж нөгөө төрийн албанд байдаг учраас одоо юу гэдэг ажлын шаардлагаар дуудагдвал хоёулаа зэрэг гүрэн хүмүүстэй орхиол тэгэл заримдаа сургууль зэрлэгтэн чүргэж өгөхгүй одоо орхиож явах тохиолдол гарна шүү дээ. Одоо мэдээж нөгөө төрийн ажил цэргийн алба тий зохион байгуулагдаж байгаа учраас за тэгээд одоо гүрэн хүмүүстэй хань ижилтэй хайртай шүү. Тэгээ амьдралын одоо толгуур утга учир тий ингээд та дөрөвт одоо гуравтаа ингээд үнэхээр хайртай шүү гэж хэлээ да. Ер нь тэгж одоо ер нь тийм нөгөө нэг яг хэдий тийнтэй гэж төлөвлөөгүй байсан л та. Тэгээд гинтэл одоо ингээд ийм боломж байна. Одоо ингээд энэ боломжийг ашиглаад ингээд
гэрэл хэслийн ордонд ингээ ороод ингээд боломжоо одоо ашиглаач гэх нэг дарга одоо удирдлагууд одоо ингээд санд болгосон. Тэгээд гинтийн юмар одоо гинтийн тохиолдолд ингээд ороод ирлээ. Гоё яана ерөөсөө үгээр хэлшгүй гоё байна. Сонсоход ерөөсөө нэг итгэмээргүй л санагдчихсан. Тэгэл итгэхгүй юу юм бол одоо яач хийх юм бол доо гэж бодоод ичсэн чи. Тэгэл юутайгаа илрээл. Тэгэл гоё санагдчихэв. Би өөрөө анх онцгойд орно гэж ер нь нөхрийгөө харсаар агаал гоё алга юм байна гэх. Тэгээд ер нь их хэцүү бас зарим үе байна. Тэгтээ бол албандаа дуртай учраас ерөөсөө тгий санагддгүй ш надад бол. Онцгойд ороогүй байх үеэсээ бүр илүү хамт ажилладаг болсноос ойлгодог болсон. Ер нь албыг илүү сайн ойлгодог болсон. Тэгэхээр ямар нэг юм дээр ойлголцоход бүр амар одоо шууд үйл ажиллагааг нь би мэддэг тэр хүн мэддэг болохоор ямар нэг асуудал гардаг. Энэ сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд адилхан хурмаа хийж байгаа, энэ ёслолыг хийж байгаа гэр бүлүүдтэй аз жаргал хүсье, эрүүл их хүсье л гэж. Би бинийгээс сонсож сайн ойлгодог байгаасаа л гэж боддог шүү дээ. Тэгээд тэгжиж л илүү ойлгосон цагт л бат бөх байна л гэж ойлгодог таа. Сайн. Би ч өнөөдөр хурмаа хийж сэтгэлийн ямар байна? Гоё. Ээж аваагаа ээжигээ хурмаа ажилласан хараас ямар байна? Гол харж байна. Ээжтэй хамтаас юу гэж хэлэх вэ? Хайртай шүү. Үнэхээр гоё байгууллагаас минь дэмжиж ингээд хурмын минь хийж өгж байгаад бас үнэхээр сэтгэл өндөр байна. Тэгээд бид өөрийн хувьд болохоор 19 жил амьдарсан. Тэгээд ер нь тэр хугацаанд хурим гэж үнэхээр төсөөлөл мөрөөдөл байлаа. Одоо өнөөдрийн хувьд ингээд мөрөөдөл минь биелж аваад үнэхээр их баяртай байна. Онцгой байдлын албаны 113 дугаар анги жаргалан цовлол гээд тентхийн ахлагч цоолтой мөнгөн чим гэж хүн байгаа. Тэгээд ер нь бол 9 дэх жилдээ ажиллаж байгаа миний хувьд. Анх хүний нөөцөөсөө сонссон. Тэгээд ерөнхийдөө өөрөө бол би амар догдолсон. Эмэгтэй үнэл юм болохоор балааж өмсөж үзэн, хурмын ордонд орж үзэн, энэ болгоныг төсөөлж ийсэн, төсөөлөл манд биелсэнд амар их баяртай хүлээж авсан. Нөхрийн минь хувьд болохоор хоёулаа арай хөгшөрсөн шүү. 18 жил одоо 40 хүрлээ. Арай хөгшин биш үү гэж хэлсэн. Тэрнээс бусдаар бол айгүй сайхан хүлээж авсан байгаа. Сэтгэл сайхан мэн үү? Ямар ч гоё. Ямар ч онцгой байдлынхаа одоо энэ хань ажлынхаа хамт олондоо баярлалаа гэж хэлээ. Тэгээд энэ сайхан юмнууд зохион байгуулсан хамт олонд баярлалаа. Бат бүхний харилцаа бол яг хөдөө бие бинийгээ ойлгоод, бие бинийгээ ингээд уусаад, хоёр бинийгээ ойлгоод тэгээд юу ах сайхан л байна л да. Хурмын хийсэн бол бас нэлээдгүй байж байгаа. Гэрбинт ингээд Харин гинт тийм сонсоод жоохон тийм байдалд ороод нэгэнд жоохон юу хагаад шок маягийн орсон л да. Тэгтээ яг ойлгоод ямарсан дэмжээд ямарсан бүх юм ямарч яана гэдэг үгнээс л баярлалаа. Сэтгэл тогтолж. Онцгой байдлынхаа хамт олондоо баярлалаа гэж хэлээд байгаа. Одоо бид эдийг цуг ажилтны юунд нь ойлгоод ингээд дотор нь уусаад хамт олон арга ирээхийг нь ойлгоод баярлалаа. Хэм дэм дандаа дэмждэг. Тэр бүхэнд нь баярлалаа. Сайхан байна. Өнөөдөр бас ийм гоё зохион байгуулсан хамт олонд нь баярлалаа гэж хэлээ. Амар маш өндөр байгаа. Тэгээд энэ лахнаасаа эхлээл мэдээллээж гэрт орж ирээд хэлсэн. Тэгээ хурмын ээж ингээд тэгнэ гээд аав шарыг ярьж би сонсоод вау ямар гоё юм бэ ингээд манай аав ингээд хурмын их цаан байна гэж бодоод амар гоё сэтгэл өндөрөөсөн. Тэгээд анаа миний дээр том ихчээдэг байхгүй. Тэгээд би тэр ихтэй хэлээд тийм мэдсэн анаа сонсон ээж сонсон гэд хэлээд амар өнөөдөр хүртэл амар догдолж ирсэн. Гоё өдрөгаа. Хайртай шүү. Хоёроо бахархдаг шүү гэж хэлээ да. Зөндөө хайртай шүү. Гоё нөө гоё. Им хурм хийж байгаад анх удаа им гоё палаж өмсч үзэж хурм хийж байгаа болохоор өндөө гоё. Сэтгэл амар өндөр байна уу. Баяртай мэдээлэл сонсогдсон штэ. Нөгөө нэг хурм хийх гээд хурмын даашин жөмсөд хурмын ордонд ороод юу ах байгаа болохоор амар баяртай. Баярмаа үйл явдал тохиолдол баярлж ирсэн л та. Гэр бүл болоод битэрч одоо 10 хэдэн жил болж байгаа хаа. Тий. Тэгээ онцгой байдалд ажиллаж байгаа болохоор ажил нь амар юу л ийд штэ гайгүй гэж боддог. Өнөөдөр нийт одоо бүгд хосуудаа энэ өдрийн мэрийг мэндийг хүргэе. Тэгээ бүх хосуудаа ад жаргал сайн сайхныг эрүүл ингийг хүсье өрөөё. Ахнууд онцгой байдлын 185 дугаар ангид
механик жолооч гэж одоо 17 жил энэ байгууллагад ажиллаж байна. За одоо би нэртэйгээ ажилд ороод ажилд орсон яаж явахдаа танилцчихсан. Одоо 2 хүүхэдтэй. Хамгийн бага нь тий. Эхнэр бас гой хүлээж авдаг яг хуу. Газ насны мөрөөдөл юм чи. Тэгээд нэг ойлгох юутай нэг сайхан ойлгодог юутай байвал тэгэл ангуу бат бөх байна гэж би боддоо штэ. Нэг сайн ойлгох. Харин эхнэрдээ одоо маш хайртай шүү гэж яа та. Гэлээ. Тэглээ айгу өндөр байна оо. Хорим айгу гоё болж байна. Айгу гоё үйл ажиллагаа болж байгаа маш их баяртай. Сонсоод жоохон айсан бас догдлоо. Айгу богино хугацаанд хийж байгаа болохоор айгу богино хугацаанд болж байгаа зүйл байхгүй юу? Тэгээд жоохон догдлсон, бас сандарсан. Гэтэ айгу гоё нөө. Эхэндээ ойлгодоос одоо айгу сайн ойлгодог болж байгаа. Нөхрийг айгу сайн дэмждэг. Бид хоёр нөгөө анх ажиллаа хийж байгаа танилцсан. Би эмч ахгүй юу? Маа нөхөр бол онцгой байдлаар ажилладаг. Тухайн үед нөгөө 20 царийн дэглэм тогтоогоод тэр үед би эмчээр маа нөхөр онцгой байдлаар хамгаалсан болчихсон. Тэгээ тэр үед анх танилцсан. Хамт ажиллаа хийж байгаа танилцсан. 5 жил болж байгаа. Яг хамт амьдардаг 5 жил болж байна. Ер нь хормоо хийн гэж ярьдаг лсэн. Гэхдээ яг энэ үед гэж бол төсөөлөөгүй. Арай төлөвлөөгүй байсан. Ер нь гинтээ. Айгу гинтээ шийдвэр айгу хурдан болоод өнгөрч байна да. Харин айгу гоё дурсамж. Тэнгүүтээ ийм гоё байгаа ч бүр гоё юм. Нөгөө босод өмнөөс арай илүү онцгой байдлаар хийж байгаа ч айгу гоё байгаа юм. Онцгой дээрх газар ажиллаж хэдэн жил болж байна? Би хаан удирдлагын онцгой дэлгэцийн Галдуур унтраах 30 дугаар ангид галсны шин үүрэг гүйцэтгэдэг. Одоо 12 жил ажиллаж байна. Анх бас багасаа цэргийн болно тийм хүсэл зоригтой байсан. Тэгээд онцгой дэлгэц алба бол дандаа хүний сайн сайхны төлөө буянтай үйл хийдэг. Тэгээд тэр зүйл сонгосон доо. Дандаа хүмүүс баяр талархаж явдаг тий. Яг энэ жил л ерөөс төлгөөнд байгаагүй. Тий. Энэ бол гинти байгаад бас гоё байна. Энэ ойрын төлөвлөгөө нь бол байсан. Энэ жил арай хийхгүй гэж бодож байсан. Тэгээд гинтээс албанаас ингэж дэмжээд ягаадаас бас сайхан байна. Манай ажлаас яриад ийм байна. Та энэ жил 20 ордондоо ингэж 20 их боломж байгаа юу гэдэг. Технологи байсан чи тэгээ энэ жил тэгвэл хийяа л гэдэг. Ер нь л жоохон гинтл шийдэл гаргасан да. Гинтэн ч гэсэн гоё юм байна. Өнөөдөр бол их гоё юмас манай ингэж албаныхан бас ингэж хүндэтгэлтэйгээр ингэж бас бүгдээ ирээд ясаа хүндэгч байгаа их гоё байна тий. Ингээ онцгойлохын албаа агчтаа бас баярлаа гэж хэлье. Өнөөдөр бас хамт хормоо ээж гэр бүлтэй хандаад нэртэй хандаад байна юу? За энэ нийт хормоо ээж гэр бүлийнхэнтэй хандаж хэлэхээр бас бүгдээрээ эрүүлийн шал жаргалтай сайхан амьдраарай гэж хүсэе. Их нэртэй бас ингэ ажлынхаа ингэ үүрэг гүйцэтгэж бас давхар бас хоёулаа адилхан ажилтай. Тэгэхэд бас миний ажлыг илүү ойлгоод бас аргыг бас хүүхдүүдээ хараад ингэ ард бол бат зогсдогт нь бас баярлж явдаг шүү гэж хэлээ да.